Самнагшаа. За өдрийн мэнд хүргэе. За бидэнд 25 асуултаа. За хариулт бэлнэ та. За эхний асуулт. Та стресс бухимдлаа яаж тэлдэг вэ? Стресс бухимдлаа. За тухайн нөхцөл байдлаас хамаарна да. Тэгээд өөрийн хийж бүтээсэн зүйлээ харахад стрессээс тайлэгддэг шүү. Архитектурыг нэг өгүүлбэрээр тодорхойлвол? За архитектур бол тухайн нийгмийн өнгө юм уу гэж боддог. Ойрын үед хамгийн их сонсож байгаа дуу. За би ч нэг дуу сонсдоггүй за. Ээжийн тухай дуулыг сонсож байгаа шиг нэ. FM-ээр машинд явахдаа л. Аялал зүгж болох уу? Нэгээс хоёр мөрийг. Тэр боломжгүй. Боломжгүй. За. Таны хүндэлж яадаг архитектор? Монгол уу? Тийм Монгол гадаад алинж. Тэр яг энэ захаа эдитийг бас хүндэлж явдаг. Тэгээ яг Монгол архитекторуудаас тэр Балдан архитекторыг их зүрхийн скетчтэй хүн болоо гэж бодож явдаг. Таны аялж байсан хамгийн сайхан хот? За би чи аяллаар нэг яваагүй шүү дээ. Австрид очиж нэг сургуультаар 5 сар болсон та. Тэнд бол их сайхан одоо нийгмийн чиглэл рүү хандсан тийм төлөвлөлттэй юм байт юм байлээ. Зүгээр годомжинд нэг юу байгаа. Тэр пост шуудан муудан айгу хөгжсөн газар юм уу? Нэг сонио авчирд хийждэг. Тэр сонинг нэг имээ бүр өглөө босоод тэр холоос явсараа гол ирж аваад нэг евроор хичээл аваа явчихдаг. Тэр нь бол зүгээр хүн аваа явчих болох нэг заадгаа. Тэгэхээр тэр би бол заадлог гин бол тэр имээг бол одоо өглөө босоод сонингоо уншина гэсэн тийм зоригтойгоор байлгах тийм болов гэсэн тийм бодол бас төрж илээ. Оюутнуудыг ямар хандлагатай байгаасаа гэж хүсдэг вэ? За оюутнууд бол яг цаг төлөвлөлттэй бас зөв харьцаатай байхыг л байгаасаа л гэж боддог. Агш байхын сайхан зүйл нь юу вэ? За багш байх сайхан зүйл байлгүй яг уу дандаа гэгээлэг зүйлүүдтэй уулзсан, шинэ мэдлэг суралцсан, оюутнуудад хичээл заана гэдэг чинь тэр чигээрээ шинэ ертөнцөөр аялж байгаа л гэсэн үг л дээ. Тэгвэл хэцүү зүйл нь юу вэ? За хэцүү зүйл гэвэл одоо бид нэр 5 жилээр сургаж байгаа гэдэг ч юм уу. Сургаад одоо 5 жилийн дараах архитекторт одоо хэрэг болох тэр зүйлийг зааж чадж гэнгүй гэдэг л тэр л хэцүү зүйл байна. Та хэр чанга багш вэ? Чанга хата багш вэ? Тэрийг ч оюутнууд л мэддэг баг. За 1-10 оноогоор үнэлээ гэвэл 10 гэвэл хэр чанга хата. Тэгвэл та юу? 8 байвал. 8. Юм бол нэлээд чангалттай багш. За яг хөө тийм байх. Таны өмнө оюутнууд уйлж байсан тохиолдол байна. Яг өмнө зогсоод уйлж исэн оюутан. Яг нэг хичээл таслаад ахаар нь яг хичээл тассан энэ асуулт болно эдэргээ хэлчихсэн чи. Гэр бүлд нь асуулт гарсан юм билээ. Аав нь жимнаас орцсон. Тэрнээс болоод тэргээ хэлж чадахгүйсэн. Тэгж л уйлж ирсэн. Тэрнээс яг өмнө зогсоод хичээлээс болж уйлж исэн оюут хоорлоо. Таны хамгийн том давуу тал? Одоо надад ямар давуу тал байдаг юм бол яг би ер нь цаг тухайн үед нэмэг хийгийг л боддог та. Ер нь цагт нэмэг хийдэг. Тий. Таны дуртай үйлрэл? Хавар. Амралтын өдрийг та яаж өнгөрүүлдэг вэ? Ер нь янз бүр гэр бүлийнхэнтэйгээ ер нь голцоо өнгөрүүлье гэж боддتي. Гэхдээ
Ер нь голцсон ер нь ажлын байран дээр тэгэл янз бүрийн юм хийгээл тиймэрхүү байдлаар л өнгөрчдөг юм дөө. Таны ард түмний хүмүүс таныг ихвчлэн юу гэж тодорхойлдог вэ? Намайг одоо юу гэдэг юм бол яг надад хэлж ийсэн хүн ховор юм биш. Дааш муутай л гэдэг юм болоо. Таны хамгийн хайртай байсан багш. За багш нарын хувьд бол би 10 жилийн сургуулийг Арангааймын гашаад сумд төгссөн. А үсэг цаас Надмид багш маань байна. 10 жил төгсгсөн Мягмар багш байна. Тэгээ боловсролын их сургуульд ороод Дэрипний актив төгссөн Эрдэнэ цоггийн багш шав. Шинжлэх ухааны доктор. Бас шинжлэх ухааны доктор мөн 2 гэдэг багш. Энэ бол миний одоо яг диплом удирдах төгсгсөн багш нар. Шүтээс дороод бол цодвын төмөр мөнгө Армын бат тогтох гэдэг энэ мундаг багш нар дээр туршлагын метрик хичээл анх зааж эхэлжээ. Дараа нь бол одоо майдрын оргил гэдэг мундаг хүнээр бас хичээл заалгаж энэ хүнээр бакалаврын дипломыг өдөртөө болж хамгаалж байлаа. За магистрийн дипломыг бол одоо Жамбын гомб гэдэг бас доктор профессор нэр өдөртөөлж ингэж байгаа. Энэ багш нартай бол бүгдээр нь найртай. Бүх багш нар болон намайг дэмждэг бүх багш нартай бүгдээр нь хайртай шүү гэж хэлээ. Хэрвээ та супер баатар байсан бол таны супер хүч юу ахсан бэ? Хурд. Таны дуртай баяр. За наадам ер нь дуртай. Таны амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой үйлдэл. Зоригтой үйлдэлээ. Чи одоо юу юм бол? Зориг гаргаж хийсэн үйлдэлөө. Би чинь өмнө зураг зүйн тэмдэгт байсан тэмдэг багш хийж байгаад архитектурын салбар руу шилжсэн. Тэр бол бас зориг гаргаж хийсэн шийдвэр. Архитектор хүнд заавал байх ёстой хамгийн чухал шин чанар гэвэл за ер нь нилээ тийм архитектор хүн бол гэрхаа байх ёстой гэж боддог. Ажигч гэрхаа. Танд хамгийн сайхан зохидог өнгө. Цэнхэр өнгөийг зохидог л байсан. Одоо тэгээд ямар өнгө болсон юм бэ? Таны хамгийн сүүлд уншсан уран зохиолын ном? Сүүлд уншсан уран зохиолын ном уу? Сургамжт өгүүллүүд гээд хүүхдийн чиглэлээр гарсан нэг өгүүллүүд байл суурал. Энэс ганц хоёрыг уншсан юм хүүхдийн номын сангаас харж. Хамгийн сүүлд бол. Та өөрийнхөө талаар хөгжилтөө нэг баримт хэлж өгөөч. Хөгжилтөө баримтаа. За мэдээгүй би сайн санахгүй. Та хүнд хэцүү үедээ юунаас тавьшилдаг вэ? Хамгийн дөрөв асуугаагүй л. Ер нь бол яг хүнд хэцүү үе гэж ямар үе хэлэх юм. Тэр яг хүнтэй ярилцах сонирхолтой. Тэгээд өөрийн одоо хийж үтээсэн гарын авлах ч юм уу тиймэрхүү юм олж харах тэр үед бас билээ тайвширсан байдаг шүү. Өөрхөө зүйл ба. Та өөрийнхөө хөгжилтэй хошин байдлыг 1-10 оноогоор үнэлвэл за одоо би ч ямар хөгжилтэй хүү юм бол яг юм яриад байгаа сонирхолтойгоор ярил бас ярьдаг. Тэгээд 9 байж магадгүй. яг 10 биш гэж. 10 ч байж магадгүй. За та анх багш болох шийдвэрийг яаж гаргаж байсан бэ? Би боловсролын их сургуулийг төгссөн шүү дээ. Тэгээд ерөөсө багш мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсөөл багш болсон тий. Угаасаа сонгож болсон. Би угаасаа сонгосон л дээ. Хүссэн жүжигчнтэйгээ хамт кино тоглох боломж олдвол хинтээ хамт кино тоглох. Заавтайгаар кино тогломоор. Танд
Хэдэн шихэг сраажигт үздэг вэ? Яг одоогор бол 3 баг. Таны дуртай цаг агаар? Цаг агаар. За ер нь жоохон шиврээ бороотой ч юм уу тиймэрхүү. Нар гараал те. Завсар цайгаар тиймэрхүү зүгээр. Тэрхий халуун бас хэцүү. Та оюутан байхдаа ямар хичээл хамгийн дуртай байсан бэ? За оюутан байхад яг боловсролын сургууль сурдаг байхад бол төрөлхтөн метрик хичээл сонирхдаг. Тэгээд бас би уран зургийн сонгоны анги төгссөн л те. Хичээлүүдээр нэг дуртай байсан. А зүгээр архитектур төгсөөд бол төслийн хичээлүүдэд бас сонирхолтой идэгсэн. Та 20 настай өөртөө одоогийн байр сууриас ямар зөвлөгөө өгөх вэ? 20 настай үед одоогийн ухааныг авчаасаа л гэсэн. Тэгээ яг ингэ зөвлөгөө өгөхөөр зөвлөгөө өгөөлөө. Ер нь яг зоригтой шийдэж явах хэрэгтэй. Залуучууд ер нь өөрийнхөө хүсэл сонирхлын төлөө яваасаа л гэж боддог. Танд хоч бий юу? 10 жилд ямар хочтойсэн бэ? 10 жилд хоч байхгүй. Жигээл гэсэн. Том жигээл гэсэн. Манай дүү баг жигээ. Цас бороо хоёрын алин сонгох? Бороо. Та ямар төрлийн дуу сонсох туфттай вэ? Ямар төрлийн? Дуу сонсох туфттай вэ? Овь яг зохиолын дуу. Турталтай. Тэрний бакалаврын голч дүн хэд байсан бэ? Боловсролын сургууль төгссөн 3 байдаг хаа. Шүтээс төгссөн голч бол 334 байдаг. Үнтэй анх уулзаад хамгийн түрүүнд юуг нь анзаардаг вэ? Тэгэл яг харагдсан болгоны анзаар. Онцгойлон хэлэх зүйл байхгүй. Онцгой хэлэх зүйлгүй. За ингээд архитектурын дахин байгуулагдсны 50 жил энэ жил дахиаж байна. Та үзэж байгаа хүмүүст зориулаад үг хэлээч. За манай архитектурын салбарын 50 жилийн төвөөс бичигт дуусж байгаа энэ цаг мөчид тав хүнд бүгдээрэнд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Архитектурын нийт ахмад багш нар одоо байгаа болон бүхний оронд явсан багш нараа хэсэг санд орсож байна. Жишээлбэл манай оргил багш байна бас тий. Сайхан хүн байсан. Тэр багш байна. Зааврын дипломыг өдөртүүлж байл. Магистрийн диплом бол гон багшаар бас өдөртүүлж ийсэн. Үе үеийн удирдлагууд бүгдээрэнд надад эрийн мэд хүрье. За баярлалаа. Та өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За амжилт олгоё.